За нөгөө намайг хаддаг морьцоо. Энд ч өстө юу ч болоогүй юм шиг өвсөө идсэн байж байна. Мөөм бүр зүгээр хөхөрт лаацсан байл шүү дээ. Сайхан гараа энэ нэр. Нөгөө амнистын газар маань төлөөдөө бол нэг иймэрхүү. Тэгээ нэг ийм том байшин. Тэгээ энэ ч одоо жишээ нь Хувлаа хааны нэртэй хэсэг байх жишээний энэхүү үйл ажиллагааг одоо ямар төвөөс байгуулж байгааг ихлээр одоо юм Inch Center for Nomadic Knowledge гэдэг ийм одоо төрийн бус байгууллага зохион байгуулж байгаа юм байна. Өмнөд ингэ сайхан байрлаж байгаа. Ингэж байрлаж байгаа. Тэгээ энэ уулны дараа гэж нэг юм байдаг. Энийг хараа. Шараа байна шүү дээ. Нэг сайн башаа заасан юм яг үүтэй хаа. Явж чагараад байсан. Юу Я бага яг Одоо яг энэ хасаа шүү дээ. Энийг тэр хасаар одоо энэ битүүтлийн хасаа гэж. зээ сур хураа. Надаас Ха. Гоё нэ. Гоё. Сэрүүцэж байна. Гэтэл энэ уур уцаар муус гэдэг бол энэ насны жаргалыг байхгүй бол хүч чадлын үеийн хүчтэй байсан гэдэг юм муус гэдэг. Манга май дараагийнхаа бичлэгээр та бүхэндээ хүргэж байна. Тэгээ энэ удаагийн дугаартаа маш хүндтэй зочныг манай влог дээр эхлүүлэх гэж байна. За тэгээд манай гигантэн багштайгаа бид тэр уулзсан байна. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа. Танд энэ өдрийн мэнд хүргэе. За. Нийт бас таны блогийг үзэж байгаа хүмүүст бас энэ өдрийн мэнд хүргэе. За баярлалаа. Тэгээд нүүдэлчин соёлыг танилцуулах юм өдөрлөг дээр бид бүхэн хүрээд ирсэн байна. Ер нь бол бид хэд бүгд жаргалтай байхыг хүсэж байгаа. Тэгээд жаргалтай байхын тухайд бол маш их зүйл хийж байгаа шүү дээ. Ер нь ажил төрөл хийх, гэр бүл болох, мөнгө төгрөг болох, тэгээд цаашлаад улс орон хөгжиж дэвших эцсийн үр дүн бол жаргалтай байхын тухайд хийж байгаа зүйл. Тэгтэл дотоод сэтгэл ханамж авахгүй юм уу? Уур уцаар муу сэтгэлтэй байх юм бол бид хэд гадна талд гिचний сайхан юм бүрдүүлээд амгалан байх бас боломжгүй болж ирдэг. Тэгэхээр хэрхэн уур уцаар муу сэтгэлийн дарах уу, яаж сэтгэлийг амар амгалан байлгах уу гэсэн яг энэ сэтгэл рүү чиглэсэн юм сургалт ном зохион байгуулагдах гэж байна. Ерөнхийдөө хамгийн чухал зүйл нь одоо Бурхан ном хувраг 3-ын аврал нь юу вэ гэхээр Бурханы ном. Ном гэдэг ямар утга агуулгаж байна гэхээр засах гэсэн утга агуулгаж байгаа. Юуг засах гэдэг юм бэ гэхээр зовлон гişлт болсон энэ муу сэтгэлийг л засах харагдсан байна гэсэн. Тэгэхээр бид хэд энэ өөрөө сэтгэлээ жолоодож чаддаг болох энэ муу сэтгэлийг дарах энэ арга ухаанд одоо суралцаж өөрөө одоо бусдад хорлолгүй зөв явдал мөртөө байх, бие биенээ нэрч хайрлах тий. Тэгээд энэ муу сэтгэлийг хорж ижил гол Бурханы шний аврал ирнэ гэсэн. Энэ бол одоо бодиттой байдал шүү дээ. Энэ энгийнээр ярих юм бол хүн одоо буруу үйл хийх юм бол хуулийн хариуцлага хүлээн шүү дээ. Яг тэрэн шиг энэ муу сэтгэлийг хорж ижил бид хэд асуудлаас аврагдана гэсэн үг тий. Ерөнхийдөө Европын орнуудаар тэгээд Азийн орнуудаар бас хүмүүс номын айл дөрөв зохион байгуулж өгч гэдэг хүсэл тавиад тэгээд түүний дагуу явж байна. Тэгээ ялангуяа Монголын бол одоо нүүдэлчин ард түмэн, Монголын өв соёлд бол одоо юмс бие биенээсээ харилцан хамаарал байна гэсэн энэ үзэл онол бол нэгт суурилсан байдаг. Энэ харилцан хамаарлын энэ ойлголт бол одоо квантум физик тал дээр одоо юм ингээд харагдах байдал болон орчих байдал хоёр харилцан адилгүй байна. Орчихдоо юм бие биенээс ингээд шүтэн барилдаж хамааралтай өршиж гин гэдэг. Одоо энэ физикийн үзэл онол манай одоо өв соёл Чингисийн Бурханы шний үзэл онол руу бол жоохон ингээд төхөж ирж байгаа. Энэ харилцан хамаарал байна гэдэг ойлголт бол би жаргалтай байх бусдаас хамааралтай байна. Тэгэхээр харилцан хамаарал байгаа л болохоор зайлшгүй бид хэд бусдыг бодсон сайхан сэтгэлтэй байх хэрэгтэй байна. Инэрэнгүй байх хэрэгтэй байна. Би биенээ хайрладаг тийм нийгэм бүтээх хэрэгтэй байна гэдэг үзэл бол одоо яг энэ дэлхийн нийт тулгамдаад байгаа энэ ёс суртахууны доройт аминч үзэл ихтэй
энэ асуудлыг одоо шийдэх гарцвал бид хэдийн өв соёлд бол маш гүн гүнзгий байна гэсэн үг юм л тий. Багшийнхаа номыг айлдж ахсан сонсож байхад бол миний хамгийн их ойлгосон зүйл бол за уур уцаарыг хүн захирч сурах хэрэгтэй юм байна. За тэгээд аминч үзлийг бас захирч сурах хэрэгтэй. Тэр хайрлах сэтгэлтэй байж ич аминч үзлийг уурыг дарна гэсэн тийм зүйлийг ойлгож авсан. Ер нь бол жаргал зовлон гэдэг шалтгаан нөхцөлөөр хэр үүсэж байгаа. Бидгээд сайхан сэтгэлийн үүднээ сайн үйл хийвэл жаргал, уур уцаар муу сэтгэл давтаа буруу үйл хийвэл зовлон гарч байгаа. Энэ бол зүгээр байгалийн хууль зам эс гэдэг чинь бодит байдал. Тийм болохоор одоо миний зүгээс одоо хэлэх зүйл гэвэл хүн ямар үйл хийн түнтэй харгалзан үр дүн гарч байгаа болохоор болж өгвөл бусдад тустай байх, тусалж чадахгүй маа гэхэд хор хүрэхгүй байх. Энэ одоо хоёр зүйлийг л амьдралынхаа зарчим болгож явах юм бол эргээд сайхан зүйл ирэх нь бол гарцаагүй. За байгалийн гамшиг гэж байна. Тэгвэл байгалийн гамшиг гэдэг ийм араамаар ингээ уран зургийг яаж ашиглах гэдэг юм бэ гэхлээр зөвхөн өөрөө юмыг нарийн олж харж чадчихна уу юу? Нэг нэгээр би заагаад гараар нь би заагаад тэгээд юм байна. За тэгээд. За өгсөн залуу. Өгсөн залуу заагаар. Энэ үг бигээ цаад урьдчилсан юм. Хөгжилт байхгүй тэгээд одоо бид цамхан руу QR-аар үзүүлээд Нүүдлийн өв соёлыг танилцуулах асар маань ийм асар байгаа юм байна. Ийм том асарт ингээд танилцуулга хийгээд явах нь байна. Тийм хөөрхөн ном гаргацсан. Нүүдэлчин хүүхдийн 100 яагаад гэдэг. Тэгээд энэ чинь ингээд бүх төрлийн асуултууд байгаа. Манлын уурга ба зүрэн гэж юу вэ гэдэг ийм асуултуудтай ийм хөөрхөн ном байгаа. Нүүдлийн соёлын хөгжлийн өв соёлыг сурталчлах түгээн дэлгэрүүлэх зорилгоор энэ хүү нүүдлийн соёлт Монгол арга хэмжээг энэ хүү эхлүүлж байна. Дуучин Монгол улсын соёлын төрөний ажилтан Эрдэнэ чимгийг тайсан авъя. Нийгэм дүгнэлтийг төрийн бус байгууллагаас санаачсан зохион байгуулж буй нүүдлийн соёл иргэншлийг олон улсын түгээн дэлгэрүүлэх ажлыг хөгжүүлэх боломжийг нээж болж байгаамаа. Зөвхөн гадна талын хөгжил гэхээс илүү дотоод сэтгэлийн бас хөгжил хэрэгтэй байна. Учир шалтгааны үр дүн дээр суурилсан тийм арга зам юунд байна гэд гол хэрэг нь гарна гэсэн. Би өнөөдөр та бүхэнтэй уулзч байгаа миний зүгээс бас маш их баяртай байна. За for the exploration of nomadic and the other civilizations. 100 асуултыг энэ номон дээр бичсэн байгаа. Бүгдээрээ нүүдэлчин соёлын талаар. Гэвчлээ ийм асуултуудыг та бүхэндээ тайлбарлаад энэ ч номон дээр бүгдийг бичсэн байгаа. Сонтойгоо жоох ойлгох юм. Сумаа жоох ойлгох юм. За тэгээд. Ер нь сүүлийн өдрүүдэд бол зөвхөн Монголд очисон юм шиг л Монголд байгаагаас ялгаагүй сүүлийн өдрүүд бол өнгөрч байна. Өдөржингөө монголоор амьсгалсан. Өнөөдөржингөө дахиад монголоор амьсгаллаа. Өнөөдөр сонирхолтой өнгөрлөө. Айгуу уурт өдөр өнгөрсний эцэст нь айгуу гоё юм болоод дууслаа гэх юм. Монгол хүмүүсийн тэндгүү монгол хүүхдүүд маань ингээд уссан сан сэлж явах жишээ нь тийм. Тэгснэ ингээд Францд амар сонирхол мэдрэмж төрөөд байна. Нэг болохоор монголч байгаа юм шиг, нэг бол Францч байгаа шиг сони юм сэтгэл хөдлөлийг авсан, сони юм мэдрэмжийг авсан өдөр өнгөрлөө. Олон зүйлийг сурж авлаа өнөөдөр бол тэр наатай болохыг алдаа та нар зөвлөж аргаж байгаа шүү дээ.